Нутгийн захиргааны байгууллагаас иргэд олон нийтэд үзүүлэх үйлчилгээг нэг дороос түргэн шуурхаж хүнэл чиглэлгүй үзүүлэх зорилгоор төрийн үйлчилгээний нэгдсэн төв ажиллаж байна. Тусдагд өнөөдрийн байдлаар 6 байгууллагын 13 албаагч 190 гаруй төрлийн төрийн үйлчилгээг үзүүлэн ажилладаг. 2024 оны жилийн эцсийн байдлаар нийт 8 гаруй иргэнд төрийн үйлчилгээ үзүүлсэн бол 25 оны 1-р улирлын байдлаар нийт 1400 гаруй иргэнд төрийн үйлчилгээг үзүүлж ажиллаж байна. Хууль зүйн тусалцааны төвийн Баянгор аймаг дахь салбар нь хууль зүйн тусалцаа өмгөөлийн үйлчлэгийг бол үн төлбөргөө үзүүлэх төрийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа байгууллага байдаг. Тус байгууллагын болохоор хууль зүйн тусалцаа үзүүлэх тухай хуулийн дагуу амжиргааны баталгаажих түвшингөөс доогуур оноотой иргэдэд хууль зүйн зөвлөгөөг үн төлбөргөө өгөх өмгөөлийн үйлчлэгийг бол үзүүлэх чиглэлийн хүрээнд бол ажиллаж байгаа. Манай байгууллага дээр бол бүх төрлийн иргэн ирүү захиргааны иргэн хууль зүйн зөвлөгөөг бол үн төлбөргөө бичгээр болон хамаар бичлэн бол хүргэж байгаа. За өмгөөлийн тусалцааны хувьд бол амжиргааны түвшинний баталгаажих ононоос доогуур оноотой шүүгдэгч, хохирогч нарт бол хүргэж ажилладаг ийм байгууллага байгаамаа. Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд байрладаг Баянгор аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газрын баг хариуцсан мэргэжилтнүүд нь хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн халамжийн 70 гаруй төрлийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Иргэн та бүхэн хөдөлмөр халамж үйлчилгээний газрын үйл ажиллагаа, цаг үеийн мэдээллийг Баянгор аймгийн хөдөлмөр халамж пэйж хуудас мөн Баянгор хөдөлмөр халамж Gov цэгийн e-job application 7044 2023 лавлах цаар холбогдсон авах бүрэн боломжтой. Баянгор аймаг дахь төрийн цахим үйлчилгээний хилцээс иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүн сурталчилгүй хөргөх зорилгоор хурдан цэгүүдийг дараах 3 цагт байгуулан ажиллаж байна. За аймаг эзэг даргын 5 газрын төрийн үйлчилгээний нэгдсэн төв, аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасаг, за мөн баруун бүсийн худалдааны төвийн нэг давхар зэрэг дараах 3 цагээр иргэдэд төрийн үйлчилгээг хөргөж байна. Хурдан цэгээр дамжуулан иргэд маань 40 гаруй байгууллагын 500 гаруй үйлчилгээг түргэн шуурхай давах бүрэн боломжтой болсон. За мөн 2024 оноос эхлэн иргэдэд төрийн үйлчилгээг бүр илүү ойртуулах зорилгоор гэрээ компани хурдан киоск машиныг мөн 3 цагт байршуулан ажиллаж байна. За аймгийн эзэг даргын 5 газрын төрийн үйлчилгээний нэгдсэн төв, аймгийн улсын мөртгөлийн хилтэс, мөн автовер үндэсний төв зэрэг хүн амын ачаалал, за төрийн үйлчилгээний ачаалал ихтэй юм цэгүүдэд байршуулан ажиллаж байна. Газрын харилцаа барилгаатай холдын газраас нэг цонхны үйлчилгээнд 2 даамал иргэдэд газрын чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгаа. За манайх бол Баянгор сумын гэр хорооллын бүсийг хариуцдаг. Үндсэндээ 10 багийн гэр хорооллын бүх нэгж талбарууд дээр иргэшилжүүлэх, шинээр өмчлөх, эзэмших, мөн худалдаа авах гэрээ гэх мэтлэн нийтдээ 30 төрлийн үйлчилгээг нэг цонхны үйлчилгээнд үзүүлж ажиллаж байна. За төвийн бүс буюу инженерийн шугамшуулжээ А зэрэглэлийн бүс байгаа газруудыг бол төв газрын харилцаа барилгаатай холбоотой газар дээр үйлчилгээ үзүүлдэг. За энд бол зөвхөн гэр хорооллын бүстэй холбоотой үйл ажиллагаа үзүүлж байна. Баянгор аймгийн төрийн үйлчилгээний нэгдсэн төв, Баянгор аймгийн улсын бүртгэлийн хилцээс дараах үйлчилгээг үзүүлж байна. Үүнд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой үе төрөнг өмчлөх эрхийн анхны бүртгэл, эд хөрөнг өмчлөх эрх шилжүүлэх бүртгэл, барьцааны гэрээ болон барьцааны гэрээ дуусгар болохтой холбоотой бусад бүх төрлийн үйлчилгээг иргэн та бүхэндээ үзүүлж байна. Иргэн та бүхэн аймгийн нэг цагийн үйлчилгээний төвөөс үзэж буй үйлчилгээг сум бүрээс авах боломжтой. Аймгийн төрийн үйлчилгээний нэгдсэн төв, сумдын нэг цагаар үйлчилж байгаа үйлчилгээний ил тод нээлттэй байдал, чанар стандарт төшөөгдсөн мөн төрийн байгууллагын үйлчилгээнд хүн сурталч хэрэгдэл учруулж улмаар авилга ашиг сонирхол үүссэн гэж үзвэл аймгийн эзэг даргын 5 газрын нээлттэй утас 7044 тэг1 дугаарт болон авилгалтай тэмцэх газрын 110 дугаарт хандна.